За сайн мэцхан уу. За хэдүүлээ блогуудыг цаашаа дизайн центр рүү хэрхэн оруулах уу тий? За гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр блогуудыг одоо бэлэн блогийн сан болгоод тодорхой нэг юм фолдер дотор ингээ хадгалчих болно. Маш олон блогуудтай ажиллахад тийм ээ. Сан дотор бэжвэл бэлэн бэжвэл амар байдаг. За тэгэхээр бүр цаашаа бүр ингээд дизайн центр рүү хуулж одоо оруулах юм бол одоо аль ч ямар ч файл нээгээд зурсан түүнийгээ одоо дуудаж оруулж иж ашиглах боломжтой болтгоо. За түүнийг гүйцэтгэхийн тулд хэдүүлээ. За w blog гэдэг командыг дуудана. За тэгэхээр бэлэн блог байвал нь бас тэдрийг тийш нь бас оруулчих бас болдог. За тэгэхээр бид нэр саяын одоо команда дуудахаар биднэрт за ийм харилцах цонх гарч ирнэ. За тэгэхээр энэ харилцах цонхоос одоо блог үүсгдгээс юугаар айлгаатай вэ гэхээр энэ дэр нэг юм ямар зам дээр тий ямар зам руу одоо тэр блог хадгалах гэж байна гэдгийг зааж өгнө. За түүнээс гадна энэ дээр source хэсэг дээр блог гэж байна шүү дээ. Блог гэхэлэр энд одоо бэлэн блог байгаа бол тэр блогуудаа тийш нэ хадгалж оруулж өгөх. Entire drawing гэхэлэр ер нь бол нөгөө бүтэн энэ зургаа тийм ээ блог болгоо цааш нь хадгалах. За эсвэл энэ objects буюу тий одоо шинээр энэ object-ийг блог болгоод тийш одоо сан руу оруулах гэдэг юм сонголтууд гарч ирнэ л дээ. За тэгэхээр би бас одоо цаг хэмнэх үүднээс одоо эдгээр олон тийм ээ блогуудыг үүсгэх ёстой учраас өмнө нь ингээ үүсгэсэн. За энэ дэр нэг жишээ харуулъя. За нэгийг нь одоо хадгалж үзүүлье гэсэн үг. За select гэдэг дээрээ дарж агаад хэдүүлээ одоо тий энийг ч юм уу эсвэл энийг ч юм уу одоо эдгээрийг ч юм уу гэд бүгд ингэ сонгоод өгч болно. За гэхдээ хэдүүлээ за энэ cell-ийн lamp гэж байна шүү дээ. За энийг бүгдээрээ блок болгож хадгалах чинь гэж бодъё. Энтэр за энэ object гэхэл нэг object сонгогдож байна гэж энэ тий. За ингэ бүгдээ сонгох гэх юм бол мэдээж selection бүгдийг дараад сонгоод өгөх хэрэгтэй. За энэ дэр object pick гээд бааз цэгээс сонгоод өгье. Блогч одоо ямар цэг дээр бааз болж орж ирэх юм бэ гэдгийг сонгох нь зөв. За тэгэхгүй бол курсороос хол гарч ирээд дээ. Одоо саан тавигдах нь тодорхойгүй бас хүн саан блог маань яваад байна гэдээ бас асуудал үүсдэг байгаа. За энэ дээр тэгээд нөгөө өмнөх тохиргоонууд энийг блог яаж үүсгэх вэ гэдэг дээр тайлбарлаад өгсөн учраас бүгдээрээ за энэ дээр insertion units гэдэг тэр миллиметрээр оруулж ирнэ гэдэг тийм миллиметр болгочих хэрэгтэй. За ажлын талбар чи өөрөө одоо инчээр ч юм уу метрээр ч юм уу бийжсэн нь одоо блог чи миллиметрээр ороод ирэхээр ингээ харьцаагүй дээ жижигрэх томрох юм харьцаагүй одоо орж ирдэг байгаа. Тэгэхээр аль альных нь нэг жин одоо тодорхой ойлгомжтой одоо нэгдсэн байвал одоо асуудалгүй гэсэн үг тийм ээ том харагдаад байна. Миний жижиг харагдаад байна гэх асуудал үүсэхгүй гэсэн үг шүү. За ингээд хэдүүлээ энэ дээр за хамгийн чухал нь одоо энэ тий блог. За энэ дээр шинэ блог хаана хадгалах гэдэг гэдгийг одоо заагаад өгнө гэсэн үг. За би бол энэ дээр нэг юм документ дотроо одоо шинэ фолдер үүсгэж агаад documents дотроо энэ блог гэдэг шинэ фолдер үүсгэж аваад тэрэн дотроо ингээд нөгөө өмнөх энэ блогуудыг хадгалсан байгаа. За энэ дээр бол одоо шинэ блог дээрээ юу гэж өгөх вэ? Selling тийм таазны ил гэрэл байгаа юм байна шүү дээ. Таазны гэрэл гээд selling lamp гээд энэ дээрээсээ гэдэг өгчээ. Сайн. За ингээд окей тийм ээ. За ингээд бүгдээрээ ямар ч хэсэн нэг documents дотроо ийм олон одоо шинээр ашиглах гээд байгаа блогуудаа одоо сан руу хуулаад тий оруулах бэлэн болчлоо гэж ойлгоно. За одоо бүгдээ дизайн центрээ дуудъя. Дизайн центр. За дизайн центрээ дуудахаар бид нарт тэгээ дизайн центр маань тийм ээ ямар байдалтай гарч ирэх вэ гэхээр за зарим нь ингээд зам нь бэлэн нэгдэж идэг. За зарим нь бол одоо нэгдэхгүй бас байж идэг. За дизайн центр маань энд байж байна. За тэгээд бид нарт одоо энэ бэлэн байгаа блогууд ингээд юм бол ингээд үүсдэг шүү дээ тий. За ингээд дизайн центр маань гараад ирэхээр за бүгдээрээ
эндээс харъя. Одоо бидний дизайн центр гэхэлэр энэ дээр home хэсэг дээр энэ дээр ер нь бол дизайн центр чинь хаана байна гэдэг энэ зам чинь эндээс харагдаж sample дотор тий ингээд ENUS гэдэг дизайн центрийг гаргаж байна. За энэ дээр биднэрт энэ favorite гэдэг энэ favorites дээр ер нь бол бид нар одоо тогтмол дараа нэмж ашиглах блокуудаа фолдер болгож хадгалснаа ийшээ нь хуулаад байвал зүгээр. За тэгэхээр хэвлэн магадгүй те энэ favorite-ийг шууд гаргаж ирэх гэвэл хэвлээ organize favorite одоо энэ дээр те би баруун маус хоёроо дарж шít organize favorites гэдэг ингээд дараад өгөхөр энэ дээр ерөнхийдөө нөгөө favorite folder маань хаана байгаа тэндээ нэгдэнэ. За ингээд нэгдчихэр нь хэдүүлээ эндээс энэ дотор бид нар documents байгаа шүү дээ. За эндээсээ бүгдээрээ documents руу ороод орж аваад нөгөө blog гэдэг фолдер ийшээ хуулж оруулж өгөх хэрэгтэй. За blog за энэ чинь тийм ээ. За энийг хэдүүлээ хуулчих. Copy-дод за энэ дотор хайж тавьчих. Copy paste хийчих. За энд ингээд хуулаад ямартаж оруулчлаа тийм ээ. За хэдүүлээ эндээс одоо хэдүүлээ энэ favorite руу ороод тийм blogs гэдээ ороод ирсэн байгаа ч наарч юм тийм. Үүдтэй. За тэгэхээр өөрөөр энэ дээр тийм дизайн центр гэдэг дуудаал энэ favorite руугаа хуулсан юм чинь энэ favorite гэдэг дагаад ороод ирэх чинь блог чинь гараад ирнэ гэсэн нэмэлтээр оруулж ирсэн. За хичнээн одоо төрлийн блог оруулж ирэхийг одоо цахилгааны схемд ашигладаг блогууд байх уу? Ер нь ямар төрлийн блогууд байх уу? Тавилга юу гэдгийг тийм ээ. Тэдгээр блогуудаа бүгднийг сан үсгээл фолдер дотор хадгалаад энэ рүү ингээ хуулаад оруулаад ирж болно гэсэн үг. Бусад одоо бэлэн өөр хүнээс авсан ч юм уу тийм ээ татаж авсан блогуудаа ч ийш ингээд оруулж өгч бас болно шүү. За ингээд энэ задлаад за эндээс хэдүүлээ одоо дурын блог оруулж ирээ тий. Сая одоо бидний хадгалсан блог Selling Lamp гэдэг бол энд байж байна. За харъя хэдүүлээ энэ явж дээ одоо баад цэгээд байгаа л за энд гарч ирж байна. За энд ингээ биднээс асууж байна л да x-ийн даваа y-ийн даваа scale нь ямар байх юм гэдээ асууж байна. За энэ дээр бол хэдүүлээ зүгээр орж ирнэ гэд ингээд бүгд ингэ yes гэд үндсэн мартабар орж ирнэ гэд ингээд бүгд ингэ yes гэчлээ. За одоо тэгвэл дараагийнх нь бидний за дахиад блог оруулж иж үзье тийм ээ. За унтраалга. За энэ дээр бас энэ маань за энэ хадгалсан тий энэ байж байна. За энэ дээр за ямар нэг үнцгэр эргүүлэхгүй оруулж ирнэ гэх тий. За нэг оруулаад ирчихээр хэдүүлээ хэрэгтэй газараа байрлуулад эргүүлээд ингэ тавьчих шүү дээ. За тэгээ та хэд маань ерөнхийдөө ингэ энэ блогийг би энэ хичээлийнхээ доор description хэсэг дээр байрлуулчих. Та хэд маань тэгээ татаж аваад ингээд тий план зураг зураад хэрэгтэй газар нь байрлуулад энэ учраас нь даалгавраа гүйцээгээд зураарай. За иймэрхүү байдлаар одоо бэлэн блокуудыг тийм ээ үүсгээд ашиглаад явж болох юм шүү. За